Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бидний ээлжид хичээл түүхийн хичээл эхлэх гэж байна. Ийм учраас та бүхэн бэлгэс рүүгээ хараад дэвтэр ном үзгээ илдээрэй. За дэвтэр дээрээ өөртөө хэрэгцээтэй мэдээлэлээ тэмдэглэж яваарай. Асуух зүйл байвал бичиж тэмдэглээд дараа нь багшаас асуух юм шүү. Эцэст нь дасгал даалгавруудаа зэрэгцээд хийгээд яваарай. Бидний өнөөдрийн хичээлийн сэдэв нь Эртний Египет, Эртний Египтийн түүхээр хамтраад аялцгаая. Та бүхэн сая өөрснийхээ мэддэг зүйлээ санаад юу нэмж мэдхийг бодсныг чинь багш нь төсөөлөөд Эртний Египтийн оршин тогтносон хугацаа, азар зүйн байрлал, соёлын өвүүдийг нь нэрлэж, таньж түүнийг сонирхон судлах ийм зорилго тавьсан байхаа гэж багш нь таамаглаж байна. За мөн түүний дараа бид улам жил болгон хийдэг түүхэн асуултаа тавьж түүхийн онтооллын бодлогыг тооцоолон бодож газрын зурагт заах чадвараа Египт улсын мэдээллээр баяжуулан баттж авах юм аа. За эцэст нь египтчүүдийн амьдралын хэв маягийн талаар сурчгийн мэдээлэлтэй ажиллаж түүнийг тайлбарлаж чаддаг болох зорилготойгоор энэ хичээлээр аялцгаая. За энэ мэдээллээс нийтийн тооллын өмнөх 2000-аас 1090 он Умард Африк, нийлмөрөн, Сфинкс, пирамид, фараон гэсэн үгнүүдийг дэвтэртээ тэмдэглээд аваарай. За дэвтэртээ тэмдэглэж авсныхаа дараа энэ мэдээллийг ашиглаад түүхийн асуулт зохиох юм. Дэлгэцэн дээр та нарын хэрэглэж зохиодог, асуулт зохиодог түүхийн асуултууд бас харагдаж байгаа. За асуултаа зохиогоод дэвтэр дээрээ тэмдэглээд бичээрэй. За тэгвэл та бүхэн энэ асуултуудыг ийм загварын асуултуудыг зохиосон байхаа гэж багш нь итгэж байна. Хамтраад асуултуудын хувьдруудаа хараад явъя. За хамгийн ихний асуулт Египт улс хэдийд оршин тогтнож байсан бэ гэсэн асуултуудыг хүүхэд бүр зохиож бичсэн байхаа. За дараагийн асуултууд нь Египт улс хаана аль твд байрладаг вэ гэсэн асуултыг зохиосон байхаа. Гурав дахь нь Египтийн хаадыг хэн гэж нэрлэдэг байсан бэ? Египт улсын түүхийг бидэнд таниулах ямар баримтууд байна вэ гэсэн асуултыг бид нар зохиосон байхаа гэж багш нь итгэж байна. За цааш нь тэгвэл дээрх асуултандаа хариулж бүгдээрээ мэдлэгээ шалгацгаая. За та нар асуусан асуултанд хариултаа бас хамт хэлээд яваарай. Эртний Египт улс нийтийн тооллын өмнөх 2900-аас 1090 онд оршин тогтнож байсан гэж дэвтэр дээрээ бичсэн мэдээлэл ашиглаж байгаа биз? Тэрнийг анхаараарай. За дараач асуултанд юу гэж хариулв та бүхэн? За дэлгэцэнд байгаа хариултаа тулгаад үзээрэй. Эртний Египт улс Умард Африкт нийлмөрний өргөн хөндийгээр байрладаг гэж хариулсан байна. Сайн байна. За дараагийн асуултанд юу гэж хариулсан байна вэ? Дахиад дэлгэцэн дээрээсээ тулгаад хараарай. Эртний Египт улсын хаадыг фараон гэж нэрлэдэг байсан. За зөв хариулсан байна. За эцсийн асуултанд юу гэж хариулсан байна вэ? Зүйтэй. Эртний Египт улсын түүх соёлын дэлхийд алдартай томоохон өв нь Сфинкс, пирамид зэрэг болно гэж хариулсан хүүхдүүдтэй баяр хүргэе, амжилт хүсье. За тэгвэл энэ саяны хариулсан 4 мэдээллээ ашиглаад бяцхан дасгалууд ажиллая. За эхний дасгал дэлгэцэн дээр гарсан байна. Энэ 2 дасгалыг дэвтэртээ гүйцэтгээрэй. Эхний дасгал нь Эртний Египт улс хэдэн жил оршин тогтносон байна вэ? За нөгөө дэвтэр дээр бичсэн мэдээлэлээ хараад
тооцоолоод бодоорой. Сайн байна. Хүүхэд бүр хийгээрэй. За, эртний Египт улс одоогоос хэдэн жилийн өмнө оршин тогтнож байсан бэ? Дараачийн тооцоолтыг хийгээрэй. За, нийтийн тооллын өмнөх нийтийн тоолол гэсэн тулгуур мэдээлэл сэргэн ашиглаж байгаа байхаа. За, өөрсдийнхөө гүйцэтгэлийг дэлгэцэн дээр байгаа машин бодолтой тулгаад үзээрэй. За, эртний Египт улс хэдэн жил оршин тогтносон байна вэ? Тэ 1810 жил оршин тогтносон. Бараг 2000 жил оршин тогтносон агуу түүхтэй улсын түүхээр өнөөдөр аялж байгаа бид нар. За, хоёрдугаарт нь эртний Египт улс одоогоос бараг 5000 жилийн өмнө оршин тогтнож байсныг бид нар мэдэж авлаа. За, 2 тооны учрыг мэдж байгаа үстэй. 2900 гэдэг маань нийтийн тооллын өмнөх онууд байгаа. Дээр нь нэмээд нийтийн тооллын 2000 өнөөдөр оноороо 20-га нэмэхээр оршин тогтносон хугацаа гарч ирж байна. За, тэгвэл дараачийн даалгавар маань эртний Египт улсынхаа хаана оршиж байдгийг бүгдээрээ мэдцгээе. За, та нар газрын зураг руугаа харж байгаа бах. За, хаана гэж тэмдэглэсэн байна уу хүүхдүүд? Аль твд байна уу? Зүйтэй. Африк твд. Африк твд аль хэсэг байна? Зүйтэй, хойд Африк твд. За, энд нэг дэлхийн хамгийн томоохон мөрөн нэг хөндийгээр оршдгийг ямар мөрөн харагдана? За, энэ Нийл мөрөн гэдгийг Африкийн төдийгүй дэлхийн хамгийн урт мөрөн. За, Египтийн ард түмэн башта энэ зурагнаар ирээд бас тогтоод хараарай. Энэ багш нь самбарт энэ дээр бас заа. Энэ нөгөө жижигрүүлсэн зурагнаар Нийл мөрний зураг чинь ингээд байж байна. Энэ олон бичгээр өгсөн зүйлүүд бол эртний Египтийн маш олон хотууд байгаа. Ингиж Нийл мөрний хөндийг ашиглаж энэ улс оршин тогтнодог. Анхны Нийл мөрөнд ирж суурьсан хүмүүс бол Сахарын цөлөөс нүүдэлж ирсэн, одоогийн Сир улсын нутгаас нүүдэлж ирсэн хүмүүс байсан. Тэр хүмүүс 7000 жил өмнө нүүдэлж ирээд 5000 жил дотор Египт гэдэг нэрээр оршин тогтносон. Одоо ч энэ байрлалд Египт улс байгаа гэдгийг та бүхэн бас мэдж байгаа. За, тэгвэл бид Африкийн хойд хэсэгт Нийл мөрний өргөн хөндийгээр Египт улс маань оршин тогтнонд юм байна гэдгийг газрын зурагтаа зааж чаддаг боллоо. Дараачийн дэлгэцэн дээр байгаа дүрсэнд анхаарлаа хандуулаарай. За, ямар дүрсийг харж байна уу та нар? Хамгийн наадтал нь хүн толгойтой ч хүн юу вэ? Сайн анхаар. Хүн арай биш байгаа биз? Хүн толгойтой, арслангийн хэлбэртэй, аврах том чулуун байгууламж байдаг. Энийг Сфинкс гэж хэлдэг. Сфинкс. Дахиад багш нэг тайлбарлая. Арслангийн биен дээр хүний толгой ингэж хийсэн хүн толгойтой арслангийн ийм аврах том чулуун баримл. Энийг Сфинкс гэдэг. Бидний мэдгэсэн хамгийн гол дурсгал энэ Сфинкс байгаа юм. За, энэний түүхийг багш нь эргээд фараоныг тайлбарлахдаа дахиад нэг хөндөж өгье. За, аралд нь 3 том пирамид байна. Энэ 3 том пирамид бол Египтийн түүхийн үндсэн бахархал нь байдаг. Яагаад гэвэл Египтийн түүхийг судлахдаа эртний хаанчлалын үе, дундад хаанчлалын үе, шинэ хаанчлалын үе гэж төвчилж судалдаг. За, тэгвэл энэ судлахдаа энэ эртний их хаадыг фараон гэж хэлжсэн хаадтай зориулж хамгийн эртний болон нэлээд гавьяа байгуулсан 3 хаан маань өөртөө зориулан бариулсан энэ пирамидууд байгаа юм аа. За, тэгвэл энэ пирамидыг багш нь та бүхэндээ жоохон тайлбарлаад өгье. Хамгийн том пирамид дундталд нь байгаа биз? Тэгвэл тэр дундталд байгаа пирамидыг Хуфу хааны дурсгалд зориулж
баримтлсан эртний хаадынх нь нэг. Хамгийн анхны пирамидын том пирамид. За энэ том пирамид хэдийн хэмжээтэй гэж та нар төсөөлж байна уу? Энэ пирамидын хэмжээг төсөөлүүлэхийн тулд багш нь нэг бяцхан тооцоол хэлье. За энэ пирамидын суур нь хөл бөмбөгийн 5 талбайтай тэнцэх тийм томоохон газрыг эзэлж байдаг. Тэгэхээр та нар хичээлийн дараа бодоод үзээрэй, хөл бөмбөгийн талбай хэмжээ хэд байдаг вүлээ? Түүнийг 5 дахин авахтаар ямар хэмжээний талбайд байна уу гэдэг. За энэ пирамидыг барихын тулд 2 сая маш том чулуун блок ашиглаж барьсан. За энэ зурагтаар анхаар. Нэг чулуун блокийг энэ юундаар модон чарган дээр тавиад хүмүүс зөөлж явж байгааг харуулсан байна. Тэгвэл энэ 2 сая чулуун блокийн нэг нь энэ 2 сая чулуун блокийн нэг ийм ширхэг нь бас нэг сонирхолтой жишээ хэлье. 2 заан дээр нь хагас заан 2 заан тэгээд нэг хагас зааны жинтэй тэнцүү тийм хөндөг. Тэгвэл та бүхэн бас бодоод үзээрэй. Ер нь нэг насгүйцэн заан хэдэн хил байдгийн бол тэрнийг одоо бодоод энэ блок ямар хэмжээний байсан бэ гэж. Тэгвэл ийм агуу зүйлийг хийж байсан ард түмэн өнөөдрийн хүртэл оршин байгаа гэдгийг та нар бас дахиад санах хэрэгтэй. За энэнийг хүмүүс яадаг байсан бэхээр чаргандаар тавиад ингээд чирээд энэ пирамидыг байгуулсан. Хэдийн хугацаанд байгуулсан гэж бодож байна? Та нар өөрсдөө нэг бодоод үзтээ. Энэ нэг пирамидыг босгоход ойролцоогоор 20 жил зарцуулагддаг байсан. За энэ пирамидууд ямар зориулттай гэж бас бодож байна. Ямар зориулттай гэж бодож байна. Энэ пирамидууд болохоор тэр алдартай хаан өөрийгөө хатныхаа хамт оршуулах юм байгууламж болгож тэр оршуулгын одоо зан үйлийг гүйцэтгэдэг. Дотроо олон тасалгаатай хааны одоо оршуулах тасалгаа, хатныг оршуулах тасалгаа, тэгээ үүдэндээ энэ том чулуунуудаасаа тавьж одоо тэр хүн орохгүй, аюулгүй байдлыг хангасан том тийм чулуун хашлгууттай байдаг. За бас энэ пирамидын дэрэгдүүр маш том оршуулгын газар байдаг, мөн хаттад зориулсан олон жижиг бунхнууд байд юм аа. За миний өмнө нь хэлсэн энэ одоо харагдаж байгаа нөгөө Арслангийн Сфинкс гэсэн Арслангийн биштэй хүн дүрстэй энэ бол мөн одоо Хафрын хааны дурсгалд зориулсан Хафрын хааны нүүр царайг ерөнхийд нь дүрсэлж босгосон ийм авраг том чулуун байгууламж. Яагаад гэхээр Хафрын хаан ингэж энэ пирамидын наанд байрлуулсан гэхээр Хафрын хааны цаашдын амар амгалан байдлыг сахиулж байна гэсэн энэ бэлгэдлийг бодож байгуулсан ийм Сфинкс гэдэг ийм зүйл байгаа. За энд бас эртний түүхэнд орсон их маш чухал зүйл байгаа. Та нарт юу харагдаж байна вэ? Өглөөнд дүрсч юм шиг, сав хайрцагч юм шиг харагдаж байгаа биз? Энэ бол дараачийн тэр пирамид бариулаагүй их хаадын занданшуулсан цогцыг хадгалдаг хайрцаг савнууд. Бидний одоо нэрээр бол авсууд гэж, чулуун авсууд гэж хэлдэг. За эднийг гадна талын одоо зарим одоо энэ авс нь гадна талаа алтаар бүрсэн байгаа. Тухайлбал та нар бас түүхийн номнуудаас үзэж Тутанхамун хааны алтан одоо авсны зураг гээд номонд нэлээд түгээмэл болсон байгаа. За зарим хаадыг одоо хууцлаж одоо мөмий болгож ингэж татааж оршуулдаг байсан ийм зүйлс та бүхэнд харагдаж байна. Энэ бүхнээс бид нар эртний Египтийн түүхийг сайн мэдэж болох юм аа. За энэ юуны зураг байна вэ? Зүйтэй та нар сүм гэж бодож байгаа. За энэ сүмийг багш нь яагаад тодруулж та нарт үзүүлж байгаа хэрэг энэ сүмийг барихын тулд 1700 жил зарцуулсан. Тийм агуу сүм. Энэ сүм 1700 жилийн хугацаанд хэдэн үеийн хүмүүс амьдарч ингэж одоо бүтээсэн ийм алдартай сүм байна. За тэгвэл эдгээр дурсгалуудыг өнөөдөр олон орны жуулчид очиж үзэж Египтийн эдийн засгийг бүрдүүлж байдаг.
аливаа улс орны түүхийн үнэт зүйл нь хожмын үед дараачийн үед бахархал болон үлдээд мөн тэр орныхаа эдийн засгт хэрхэн нөлөөлж байдгийг энэ баримтаас та бүхэн бас ойлгож авч байгаа байхаа. За одоо бидний өмнө тулгуур дохио болгож авсан зүйлээс нэг зүйл үлдсэн байгаа. Та нар юу үлдсэнийг бас дотроо бодож байгаарай. Тэр эргээд яригдана. За сургачгийнхээ 44-өөс 45 дугаар талыг гаргаад хардаа. Ямар зураг вэ? 44-өөс 45 дугаар талыг гаргаад хардаа. Ямар зураг вэ? За эртний египчүүдийн ажимдэрл буюу юу хийж байсныг 11 тайлбартаагаар та бүхний номдоор өгсөн байгаа. За наа тайлбарынхаа дагуу зурган дээр зөв байрлуулаарай. Жишээл эхний нэг гэсэн тайлбар энд байж. За хүмүүс юу хийж? Энэ нийл мөрнийхөө уснаас ямар нэгэн хуянгаар ус ингэж татаад энэ талбаар оцорж услах ийм ажил хийж байгаа. Энэ нэг шадууп гэдэг худаг гэж. Шадууп гэсэн үг нь тогруун худаг гэж. Яг тэгэхээр энэ нөгөө усаа ингээд доош нь татахтаар доош орж өгнө. Тэгээд энэ хөндрүүлэгчээр нөгөө хуянгаа дээш нь доош нь болгодог энэ худаг байгаа. За тэгвэл одоо энэ зурагнаас хэдэн дасгал ажиллая. За дэвтрээ дээр бас бичээд яваарай. Хэдэн дасгал ажиллаад үзье. За нэгдүгээрт нь ямар аж ахуй эрхэлж байсан байх вэ гэвчүүд. Дэвтэр дээр бичээрэй. Саяны зураг хараад. Эртний египчүүд ямар аж ахуй эрхэлж байсан бэ? За та нар загасчилдаг, мал хариулдаг, улаан буудаа тарьдаг бичсэн байгаа. За та нарын бичсэнтэй таарч байна уу? Хараарай. Өөрснийхөө бичсэнтэй тулгаад хардаа. Зурган дээрээс мэдхэд ийм дөрвөн төрлийн аж ахуй эрхэлж байсныг дэлгэцнээс та бүхэн харж бай. За дараачих нь. Эдгээрээс аль нь голлох үүрэгтэй байсан гэж бодож байна. Нөгөө дөрвөн аж ахуйгаас. Голлох үүрэгтэй гэдэг нь хүмүүсийн амьдралын хэрэгцээг хамгийн их хангадаг гэдэг утгаар нь ойлгоорой. За тэгвэл голлох аж ахуй нь газар тариалан буюу улаан буудаа байсан гэж ихэнх хүүхдүүд хариулсан байхаа гэж багш найдаж байна. Яагаад газар тариалан түлхүү хөгжүүлэх болсон юм бол? Энэ хамгийн чухал асуулт. За хүүхэд болгон таамаглаад бодоорой. Яагаад газар тариалан түлхүү ашиглах болсон юм бол? За нийл мөрний хөндий хамгийн үржил шимтэй хөрстэй. Нийл мөрөн тариалангийн талбайтай ойр байсан учраас газар тариалан илүү түлхүү хөгжүүлсэн. За дараа. Тухайн зураг тайлбар хийгдэг үе ямар мэдээллүүд байна? Дахиад нэг зураг ажиглаа. Мэдээллүүдийг хараад яв. Ямар мэдээллүүд байна? Зүйтэй. Өр тариагаа вааран хадгалдаг байсан байна. Усчлалтын систем дээгүүр гүүр тавьж гаталдаг байсан байна. Техник ашигладаггүй ихэнх ажлууд гар хөдлмөрөөр хийгддэг байсныг та бүхэн бас мэдэж авлаа. За энэ дээр багш нэг тодруулах хий. Хэрвээ эртний египчүүд өнөөгийн Монгол улсын газар нутагт амьдарч байсан бол ямар аж ахуй эрхлэх байсан бол? Бодоод үзтээ. Ямар аж ахуй эрхлэх байсан бол? Зүйтэй. Зарим нь мал аж ахуй гэж байна. Бас зарим нь улаан буудаа гин. Бусд нь газар тариалан гэж байна. За Монголын нутагт яагаад загас агнуур эрхэлж болохгүй гэж? Сайн байна. Гол өрн байхгүй юм ч томоохон нуур загастай газар Монголын нутагтаар тийм элбэг биш гэж бас зарим хүүхдүүд хариулж байна. За тэгвэл та нарын ихэнхийн хэлснээр хэрвээ египчүүд Монгол нутагт байсан бол мал аж ахуй эрхлэх байсан. Яагаад вэ гэхээр аливаа улс орны эрхлэх аж ахуй нь байлгынхаа нөхцөл түүний давуу талд тулгуурлан хөгждөг. Жишээлбэл Египт улс нийл мөрөн байсны хүчинд л тэр их улаан буудаа тарьж өнөө хүртэл орж байгаа. Харин Монгол улс их газрын эрдэс уур амьсгалтаа гол мөрнөөс хол ийм их газрын орон учраас мал аж ахуйгаа эрхэлсэн.
бас дараачийн нэг юмыг та нар анзаараад аваарай. Тэгээд тэр улсын эрхлэх аж ахуйг зан заншлаа нөхцөлдүүлж байдаг. Тухайлбал би Эртний Египтийн хүүхдүүдэд инхрийн хүүхдээ Нийл морины усанд эндчвэ гэж хүмүүс загсан хэлбэртэй зүйлт хүзүүнд нь зүүж өгдөг байсан гав. Тэгэхэд монголчууд та нарын дүүнер та нарт ямар зүйлээр та нарыг одоо ингэж домнож хамгаалдаг вүлээ бас харьцуулаад бодоорой. Тэгэхээр улс улсын зан заншил нь ийм өөр байдгийг бас түүхийн хичээлээр мэдэж аваарай. За энэ Эртний Египтийн хүн ам хэдэн зэрэг дэвд байж вэ? Ерөнхийд нэг тоолоод хараарай. За зүйтэй. Хамгийн эхлээд ямар зэрэг дэв харагдана? Фараон. Фараон гэдэг нь агуу удам судар гэсэн утгатай үг. Дэвтэртээ тэмдэглээд аваарай. Агуу удам судар гэсэн утгатай үг. За түүний дараа байгаа одоо энэ фараон. За визер буюу тэргүүн тахилч гэж байгаа. Мэдхгүй байна уу? Тэ визер гэдэг үг байж. За тэр тайлбарыг уншаарай. Хааны гэрүүлээс томилогддог, угсаа залгамжилсан албан тушаалт. Эдгээр улсынхаа хэмжээнд мөрдөгдөг бүх хууль дүрмийг эдгээр сахиж мөрдүүлдэг, боловсруулдаг. Ийм үүрэгтэй хүмүүс байна. За гурав дахь нь цэргийн жанжид бичээч нар. За цэргийн жанжид мэдээж цэрэг удирдах улс орны аюулгүй байдлыг хамгаалахыг та нар мэдж. Бичээч чинь бэ? Тэгэхээр бичиг үсгтэй байсан юм уу гэсэн асуудал гараад байна. Эртний Египтчүүд 700-га дүрс бүхий дүрс үсгтэй байсан. Иерограф гэж хэлдэг. Дүрс үсгтэй байсан. Зарим дүрс нь бүтэн үг тэмдэглэдэг, зарим дүрс нь тодорхой авиа тэмдэглэдэг. Тэгээд төрийн хэргийг бүгдийг нь бичиж үлдээж байсан. Улсын бүх хэргийг. Бичээчийг 9 настайгаас нь эхлээд эрэгтэй хүүхэд болгоныг одоо бичээчийн сургуульд хамруулдаг ийм уламжлалтай байсан гэж одоо сурвалжгүйдэд материалууд тэмдэглэсэн байдгийг. За урчууд эд хамгийн гол нь юу хийсэн бол мэдээж Sphinx одоо пирамид тэр олон байгууламж тэгээд бусад бүх зүйлийг урчууд хийдэг байсан байна. Тариачт энэ улаан буудаанхаа гол ажлыг хийн. Бас боолууд. За тэгвэл бүдүүч дөрөв энэ саяны бүдүүчийг ашиглаад дахиад нэг мэдлэгээ баттгаах. Эртний Египт хамгийн дээд эрх мэдлийг хэн хэрэгжүүлж байсан бэ? Фараон. Фараонууд нь онцгой нэр хүндтэй байсныг бид түрүү үзсэн. За Эртний Египтийн нийгмийн хамгийн доод зэрэгэлд ямар хүмүүс байсан бэ? За бас нөгөө энийг хараарай. Боолууд байсан байна. Тэгэхээр энийг түрүүн тайлбарлсан. Тариачид аль зэрэгэлд багтж байна? Доороосоо 3 дахь буюу боолын дээдлэлд байсан байна. За энэ дасгалыг бас та нар ингээд харлаа. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид ямар мэдлэг чадварыг эзэмшиж авсан бэ? За бүгдээрээ хийс юмнууд эхнээс нь аваад бодоорой хүүхдүүдээ. За эхлээд та нар яасан бэлээ? Орчин тогтносон хугацаа, газар зүйн байрлал, соёлын үеийг ялган таньсан. За өөрсдөө нэрлээд үзээрэй. 1810 жил оршин тогтносон Sphinx, пирамид, муми, зандан шуус одоо цогцыг муми гэж түүнийг хадгалдаг одоо тэр бунхнууд гэх мэтээр та нар мэдлэгээ бас ингээ баттгаад хараарай. Өөр за түүхийн асуулт зохиосон, түүндээ хариулсан, газрын зурагт заасан, гол одоо дурсгалуудыг нь тайлбарлаж бас хэлэлцсэн. За та нар зөв хэлж байна. За зурган мэдээлэлээ тайлбарлаж мөн холбогдох дасгалыг ажиллаж чадлаа. За тэгвэл багш нь одоо та бүхэндээ хамгийн гол эндээс зүй тогтол гэж хэлдэг. Аль ч улсын түүхэнд давтагддаг, аливаа улсын эрхлэх аж ахуй нь байгалийн нөхцөлийн давуу талдаа тулгуурлан хөгждөг болохыг мэдэж авсан. За тэгвэл одоо бүгдээрээ хичээлийн төгсгөлд гэрийн даалгавраа хий. Нэгдүгээрт нь Эртний Египт гэдэг хичээлээ сурчгийн мэдээллийн хэмжээнд дахин сэргэн уншаад холбогдох дасгал даалгаврыг нь хийж өөрийгөө сорж үзээрэй. Хоёрдугаарт нь
дээрх Египт улсыг судалсан дарааллаа ашиглаад сурчгийн 51-ээс 68 дугаар талд эртний Юнитгийг Хятад, Грек, Ром улсуудын түүхийг биедаан уншиж судлаарай. Ингэхдээ сурчгийнхээ дасгал даалгавруудыг гүйцэтгэж мэдлэг чадвараа бас сориорой. Харин ингэж хийх явцад мэдэхгүй зүйл байвал багшаас асуухаар дэвтэртээ тэмдэглэж аваарай. За, даалгавар ойлгосон. За, хичээлд амжилтанд оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.